Ер нь бол сүүлийн 10 жил Монголын төр нэр нүрээ алдаад дуусж байгаа шүү дээ. Нэр нүрээ ихтгэл үнэмшилтэй алдаад дуус ард түмний дунд. Тийм учраас манай ардсан намынхаа ухаантай юм байна. Энэ ардын намын дотоод хямралыг далиндуулаад их хурлыг бойкотлж байгаа сайн байна. Тэгээд одоо их хурлын гишүүд тарах хэрэгтэй төгөл. Зөв шүү дээ. Өөр яах юм бэ? Хурдан тарсан дээртэй хэл ам олж чадахгүй бол би бол тэгж харж байна. Нэг байхад. Ардын намын даргын сонгуул болоод өнгөрсөн байгууллагаараа шийдчихсэн. Үүнээс хойш одоо бус төрчид янз янзын шийдвэрүүд гаргаад хоорондоо зодтолдоод бие биений илдэг янзаар бүтгэж байгаа нөхцөлөд бий болоод байна л да. Энэ дээр таны хувьд ер нь та бас олон жил болсгүй бас энэ тогоон явсан юм таны байрсаар энэ дээр юу харж байна? Тэгэхээр юм байна л да. Ер нь бол мэдээж улс төр их бохир зөвл. За манайх шиг хүн анцаатай юм жижиг оронд бол улс төр бол гарын алган дээр байгаа юм шиг харагдчихэдэг. За өнөөдөр би бас галт одоо иргэн хүний хувьд одоо энэ мэдээллүүд харж ин л да. Хин юу яриад байгааг. Ялангуяа намрын 2 нөгөөх нь ямар их 2 үлээ? Жин 2 гэдэг. Тэр чинь Жаданбагийнх нь үстэй. Батөмрийн 2 их олон юм ярьж байгаа харагдан лээ. Харсан би. Тэгэхээр ялангуяа энэ 2 ахмад хүний хувьд одоо төрийн эрх нь бараг 20 жил байсан юм шүү дээ. Их хурлын гишүүнээс эхлээл сайд хийжсэн, их хурлын дарга хийжсэн, ерөнхий сайд хийжсэн, ерөнхий хийжсэн. Энэ хүн энэ залуучуудыг эвлүүлэн нийлүүлж энэ улс орноо цааш нь яаж эрчимтэй хөгжүүлэх вэ? Хүн амынхаа амьдралыг яаж өдөн татах вэ? Илүү их анхаарч ажиллах ёстой байтал ярьж байгаа юм дандаа хов ярьдаг бил. Ховж. Тэгээ хамгийн гол нь хуулийн байгууллагаар ороод нотлогдоогүй зүйлийг ярьж байгаа юм бил. Тийм ээ л да. Тэгээд юм ярихаар дандаа авилгал мөнгө ярьд юм билээ. Би ард түмнээс уучлалт байна. Би ард түмдээ хайртай. Хайргүй ард түмдээ хайргүй хэн байгаа ер нь. Тэгээд дандаа худлаа ярьж гарах юм бил. Тэгээ энэ хоёрт би нэг юм энэгүүрчин дамжуудаа сануулах гэсэн юм. За Монгол улсад хамгийн баян хүн намрын энэ 2 гэдэг хүн шүү дээ. Нэг барихт. За хэдүүлээ хөрөнгөний тоолох уу? За энэ галерей гэж үз байгаа. Энэ 2 дарга их. Энд нөгөө заа зуран барилга байгаа шүү дээ. Юу гэдэг нэртэй вэ? Блускай. Энэ 2 их. За хаан банкн дээр хувь эзэмшиж байна. Говь компани дээр хувь эзэмшиж байна. Худалдаа хөгжлийн 20%-ийг МСС компани зарсан. Тэгээ Эрдэнэт Малбдын зэсийн ашиг орлогоос бас ашиг бүрдчихсэн. Ийм л үү шүү дээ. Одоо тэгээ шудраг ёс яридах юм. Мэдгүй энд одоо энэ ард түмний тэнэг гэж удаад ийм ярих одоо болж байгаа. За надыг гадаадаас хөрөнгө оруулаад Марбени корпорациас хөрөнгө оруулаад Монголд нэг 2-3 үйлдвэр барьсан. За отхон бэлэг агсан нөгөө төрийн ажил хийжсэн учраас тэр нэг зэсийн үйлдвэр барьсан. Катодын зэсийн үйлдвэр. Монголын тал хувь эзэмших ёстой мөнгө байдгүй. Би Марбени корпорациас $20 сая, $25 сая авч зээлж өгчсэн. За би ноолуурын 2 үйлдвэр барьсан. Энэ хариуд яасан? Тод надад доромжилсан, дээрлэгсэн, элдвэр хийсэн. Тэ Монгол улсыг өрөнд оруулчлаа. Монгол улсыг ингэчлээ тэгчлээгээд одоо энэ хэн байж байгаа шүү дээ нөгөө их хурлын гишүүн байсан. Мөнх хөргөл гэдэг нэг юм байгаа. Тэ Марбени корпорацийнхантай уулзаад тэгж шүү дээ мөнх хөргөл гишүүн. Та нар очиж яах гэж боингийн жагаад зээлгсэн бэ? Тэрнээс ч болж ихгүй гэж хэлж шүү дээ. Марбени корпорац гачин болно үст. Тэнгэл засгийн газрыг та нар гадаадын хөрөнгө оруулалтыг дэмжин жоохон хувийн хвшлээ дэмжин гэчихэд ийм ярьлагад авчид засгийн газрыг арбитрийн шүүх Лондонгийн арбитрийн шүүхт өгсөн. Ингээд Лондонгийн арбитрийн шүүхтэр би ганцаараа тэр шүүх хурал дээр ороод тэр Марбенигийн үүсгэсэн хэргийг хүчинг болгуулсан. Мөнх хөргөл тэнд ямар ч үүрэг байгаагүй харин засгийн газраас 3.5 сая доллар авсан. Махоны гэдэг компаниараа. За. Тэгэхээр
байж. Тэгэхээр энэ юу харуулж байна? Жаргал сайхан тухайн үед энэ улс төрийн том дарга нарт авилгал, хандив, элдв юм гөөгүй өгөхгүй байгаа учраас тэр таалагдахгүй байхгүй. Ерөөсөө Монголд ийм л юм болдог. Яаж энэ муусан хэдэн хувийн компаниудыг дарамтад дээрлэхэж хандив авах уу гэж боддог. За тэрнтэй адилхан одоо энэ дэлгэр сайхан сайд байж байна. Би энэ үнийг сайн таних шүү дээ. 90 онд Дорнотын цагдаагийн газар иргэн төлөөлөгч хийжсэн. За дараа нь махны бизнес хийсэн. Тэндээсээ гараад махны бизнес хийдэг байсан. Мах комбинат барьж байгуулдаг байсан. Нэг Германтай хамтарч ажилладаг байсан. За дараа нь нэг эмэгтэйгээс Баянголын лицензийг хөдөлж авсан. За тэгэхээр хожсон нэг өглөө дуудаж шít. Инх хоёр баяр цэг төр дамжуулаад тэгээ инх хоёрын очлоо чи энэ Баянголын ордыг яаж ганцаар эзэмших гэв тийм байхгүй. Тэгэл бас л хандив мэндв авч ээж салж байгаа байхгүй. Тэгэнгүүтлээ дахиад бас дуудаж шít. Гэхдээ ер нь юм болохгүй юм байна. Тэгээ баяр цэгт инх хоёр 20% авч шít. Нөгөө Баянголын ордынхоо тэгээд тэр хувьцаагаа зарсан шít хэдтуудад. Ингээ яриад асар их юм байгаа. Асар их хоримтлагдсан. Би ашигтай гэж дугаа аваад байгаа. Өнөөдөр хүртэл. За надыг бол одоо шороо оронд 3 удаа хийсэн. За надыг 20-30 жил гүжирдсэн. Марбеныг өөрийг засгийн газраар төлөвлөсөн. Марбеныг баталгаа нэгч засгийн газар баталгаа гаргаагүй. Миний өмнөөс 1 цент засгийн газар төлөв. За одоо энэ асуудал ингээ зогсохгүй байна. Энэ ингээ үргэлжлэх юм шиг байна. Ер нь эднэрийг хараад байна. Би тэр мөнгө хориглыг шүүхт өгье гэж бодож байгаа. Гадаадын бөгөөд дотоодын шүүхт нэрээс сэргэж тэр хүнээс хохирлоо нөхөн барагдуулах ажлууд хий гэж бодож байгаа. Одоо болно шүү дээ. 20-30 жил үргэлжилж байна. За яг тэрнтэй адилхан Жинх хоёр гэдэг юу нөгөө их хоёрын хэмлээ. Батөмрийн их хоёр гэдэг бас нэг улаан надад гард ирсэн тийм үү? Надыг ордонд дуудаж авчирчгаад улаан цагаан хөгжлийн банкнаас зээлбсэн болгосон. Манай компани би хувь эргэн үеийн хувьд хөгжлийн банкнаас 1 цент ч аваагүй. Энийг албан ёсоор би банкны өдөртлгүүдээс тодорхойлтыг хийлгээд авцсан байгаа. Гаргацсан байгаа. За би энэ хоёртой уулзаа энэ асуудлаар. Надыг яагаад ингэ гүжирдэд дээрлэх юм бэ? Сүхбаатар хоёр. Яагаад надыг харлуулж байгаа? Улсын их хурлын сонгуульд ойрцсон учраас надыг өгөөд манай намаас хүн оруулахгүй тулд нэр нүрийн гутаах зорилгоор та нар хийгээ үсттэй. Тэгээ баахан торуулуудаар цацдаг те өрөө төл гэдэг ч юм. Тийм юм болж байгаа. Тэгээ энэ хоёр хэлсэн чи энэ асуудлаар аль бисны уучлалт гуйчгаа. Тэгвэл яг би цааш хандахгүй. Би тэг чадахгүй гэж ажилласан. Надыг хүмүүс зөндөө юмар шүүхт өгсөн. Шүүгж байгаа юм чинь. Энэ чинь соёл иргэншилтэй нийгэмд хүнээс хүн уучлалт гуйх чинь энэ ёс зүй үстэй. Хүн алдаж болно, буруу юм хийж болно. Гэхдээ энэ мафийн тоглоом учраас зохион байгуулалтанд орсон хүнийг харлуулах ажил хийж байгаа учраас уучлалт гуйхгүй юм шиг үлээ. Тийм учраас энэ хоёрыг шүүхт өгсөй бил. Дандаа хүнийг гүжирдэн гүтгэн харлуулна. За тэгээд тэр хүний нэг онцлог байна. Ингээ хараад хараа. Дандаа аж ахуй нэгжүүдийг харлуулдаг. Нэг гараараа айлгаж харлуулаад нөгөө гараараа хандив нэгдэг, авилгал нэгдэг. Ерөөсөө манай энэ улс төрчдийн сүүлийн 20 жил хийж байгаа ажил энэ болчиход байна шүү дээ. Одоо бид нар ямар юм дээр зогсож байна? Улс орн цаашаа яах юм бэ? Коммунизм байгуулах уу? Үүсвэл зах зээл арчил хүний эрхийг дэдэл цаашаа өгч юм уу? Хувийн хвшил дээр тулгуурсан. Үүсвэл төрийн өмчнөр дээр тулгуурсан дараа нарын өмчтөй улс болох юм уу? Хятад, Оросын албаны улс шиг. Бид нар яг энэ цаг дээр байж байна. Хувийн хвшил бол хэрэггүй харлуулж байгаа. Тэг. За од жаргалын хувьд байж байна. Од жаргал өөрөө буруутай. Яг тэгэхээр анхнаас компани байгуулахдаа дарга нарыг нийлүүлж байгаа төвцөд компани байгуулад хувь эзэмшүүлээд байгуулсан. Тэгээ нөгөө төл нь үргэлж мөнгө нэхэд дарамтлагдаг нөгөө компани. Одоо ч дарамтлаас таах. Өшөө баг байна, өшөө ихийг гээд ингээд дарамтлаж байгаа. Ерөөс манай болж байгаа юм энэ болчиход байна шүү дээ. Тэгтэл энэ хооронд юу болж байна? Нүүрс $150-аас өнөөдөр $75 болчихлоо. Эргэжил нүүрс $55 болно. $50 болно. Та нар хараа. Нүүрсний хэрэгцээ огцсон болж байгаа. Ягаад тэгэхээр хятад гангийн хөлтөр байх болж байгаа. 80% болгоцсон.
За эдгээр энэ дотор нүүрсээ булаацалтад хэрэлдэж байна. Тэгээд нэг миний мэдхэд сүүлийн 8 жил нэг л юм ярьлаа шүү дээ. Авилгал ловер дэрнэ. Тэгээд бидний ажил амьдрал яаж өөрчлөгдсөн бэ гэдэг асуудал. Энийг хэн ярьж ийн гэсэн зохион байгуулалттай. Энэ хэдэн дарганаар л ярьдаг. Вирус. Тэгээ бие бинийгээ харлуулах, нэгийнхээ дээр гарах тийм ажил болгож байгаа. Цагийн сайханд намбарын 2 хөрөлсөх, Занданштаб, Содбаатар нарыг 5 жилийн ял өгөөд цагдаа шүүхэр дарамтлаад бичсэн шүү дээ. Натыг гуйжсэн. Нөгөө Занданштаб хөрсөхөд бас. Чи жага энэ хоёртой нэг сургалт төгссөн. Харьцаатай юм чинь чи энэ хоёрыг гуугаад өгөөч. Бити ингэж байгаа ч гэж. Би 3 удаа энэ хоёр дээр ороод гуйжсэн. Та энэ намын залуучуудаа бити тэгээ. Тэ. А тэр мөнгөийг чи авсан эцэн тэр банкны захирал нь манай үйлдвэр худалдааны яамны төрийн нарийн бичгсэн байсан залуучууд тэдний нийлж байгаа зээл болгож авч тэргээр нь тоглолцсон. Би тэрийг мэддэг. Тэгэд яагаад эднэрийг та ингэ оролдоод байх юм бэ? Ингэж болохгүй шүү дээ. Та болтой гэсэн. Чи эднэрээс юу авцсан? Авилгал авцсан үг надад загнажсэн. Энэ хоёрын хийж байгаа ажил энэ байхгүй. Тэр яг энэ аргаар явж байна. За дээр нь 5-7 тэрвээс л булаацалтаж эхэлсэн. Австралийн BHP Billiton компани 5-7 эцсийн зэрэг эзэмшиж байсан. За тэгэд Австралид өөрөө айгүй их нүүрс гаргадаг учраас энэ ер нь дими юм шиг байна гэнгээ зарсан. Тэрийн Сүхбаатарын Батбол худалдаа тавьсан. Тэгээ Energy Resource компани болсон. Надыг сайд байхад энэ хоёр өрөөндөө дуудаж оруулаад чи энэ Батболдоос энэ 5-7-ыг улсад хурааж авч өг гэж хэлсэн. Болж байгаа юм энэ. Би хүний хувийн өмч рүү дайрдаг би шүүгч биш. Шүүхэл тэрийг хийн үхс би бол чадахгүй ш туйл зорчиж. Хүний хувийн өмч рүү дайрах надад тийм эрх мэдэл байхгүй. Энэ хоёрд бол байт юм бэл. Би ер нь хаа юм чин дуртайгаа хийн, дуртай юмаа булааж авна, дуртай хүний шорондоо хийн ийм бодолтой явт юм бэл. Би бол тэгж чадахгүй. За дараагийн асуудал 5-7 компани дээр тэр үед бол Оросууд орж ирсэн, Хятадууд их орж ирсэн. Би үйлдвэр худалдааны сайд байсан. Оросын маш том компаниуд орж ирсэн ш. Биксберг, Алексерпаска гэдэг ингээд том Оросын 5 том магнат компани орж ирсэн. Би хувийнхаа онгоцоор орж ирээд би намбарын 2-т уулзуулж хүртэлсэн. Тэд нар ямар асуудал тавьсан? Монголд бидний фонд байгаа тийм. Тэгээд 5 тэрбум доллар бид нар оруулъя. 2 тэрбумыг бид нар гаргана, 3 тэрбумыг манай засгийн газар гаргана. Тэгээ энэ хоёр юу гэсэн гэж. Тэгвэл энэ фондыг би удирдна. Захин зацуулгыг нь би эзэмшнэ гэд тэр Оросуудаа асуудал тавьсан. Дараа нь Оросууд нь надтай уулзчаад танаа ерөнхийлөгч эрүүл биш байна. Энэ хүн чинь өвчтөн хүн байна. Тийм учраас хүний мөнгийг оруулж ирчээд өөрөө эзэн болох ч шүү дээ хүний мөнгөний. Нэг лиценз гэдэг нэг ганц хоосон цаас гэж. Тэгээ тэр үеэс энэ хоёр ерөөсө 5-7-г нойронд өгөхөө билсэн байхгүй. Өдөр шөнөгүй 5-7-г ярьдаг. Тийм учраас одоо энэ хоёр яаж ийн өгөхөр аргаа өрчилсөн. Нөгөө энэ хоёроор дамжуулж амар баясгалын харлуулах, гүжирдэн гүтгэх ажлуудыг дистрата зохион байгуулалт хийж байгаа. Яг үнэ хэлэх. Тэгэхээр Монгол Ардын намын хагаллыг намрын их хоёроор хийж байгаа гэж таны хувьд үзээд байгаа юм байна. Миний хувьд биш. Ард түмэн тэгж харж байгаа шүү дээ. Телевиз радиогоор өдөр шөнөгүй намрын их хоёр гараад энэ сонгуул энэ ардын намын хурлыг шүмжлээд амар хэсгэлэн элдвэр гүжирдэн гүтгэд оромжлол байж байгаа үст. Энэ чинь миний үзлэр биш шүү дээ. Тэр хүн чинь тэгж яриад байгаа шүү дээ. Би тэрийг ярьж шүү дээ. Тийм учраас намрын их хоёраа одоо болоо. Одоо зүгээр тэтгэвртэй гаралтай хол байна. Бити энэ төрийг хутган өмлөө. За дээр нь одоо нэг ард түмнийг ингэж хордуулж байна л да. Эднэр одоо ингэж хуваагаад хулгай хийж иддэг. Тийм ээ? Нүүрс гэд. Зориуд энэ нүүрсийг ингэ гацааж байгаа байхгүй. Нүүрсний бизнес. Энэ хооронд нүүрс нь хинт чирэггүй болох гэдэг байхгүй. Миний санаа зовж байгаа нь энэ асуудал. Тийм ээ? Тэр Адмирал компани хөрөнгө оруулж баяжуулах үйлдвэр байгуулж энэ МСС үйлдвэр барьж баяжуулах үйлдвэр
Өшөө 100 мянган үйлдвэрүүд баригдаг л дээ. Тэрэнд юунд нь ингээ атархаа торсч өгөх гээд байгаа. Энэ хоёр заавал тэнд хувь эзэмших ёстой. Энэ хоёрын хоёр. Гү тийм бага үстэй. За тэгвэл хоёрын хоёр хичнээн үйлдвэр хийсэн Монголд. Хэдэн үнийг орох оромжтой болгосон. Хэдэн үнийг ажлын байртай болгосон. Энэ бол үнэндээ ёс зүйд нийцэхгүй. Тийм учраас энэ хоёрын хоёртонгууд бол болж үзээ. Яг 1937 онд Элбэгдор Жирэнчин гэдэг нэг хүн байсан. Манай төрийг хутхан өмөлжсэн. Хутхан өмөлөд манай бүх сэхэднүүдийг хооронд нь муудалцуулж хагаад нэг нэгээр нь түн устгаж хямргалж алж ирсэн. Хамгийн сүүлд өөрөө читэд буудуулж өгсөн. Энэ хоёрын үйлдэлүүд энийг 100% санагдуулж байгаа. Яг үнэ хэлэхдээ. Тэ. Тэгээд өнөөдөр зөвхөн 5-7-ог л яриад байгаа. Гэхдээ ягаад оюутлогоо ярьдгүй? Ягаад оюутлогоо гэрээгээ ярихгүй байгаа? Ягаад ашиг орлогыг нэмэгдүүлэхгүй байгаа? Энэ бусад салбарыг ягаад ерөөсөө ярихгүй байгаа? Ягаад тэтгэврээ нэмий гэж ярихгүй байгаа? Энэ улс төрчид, энэ намбарын хоёр. Ягаад энэ ахмадуудын тухай ярьдгүй? Ягаад тэтгэврийг нэмнэ гэж ярихгүй байгаа? Ягаад эмч багш нарын цалин нэмий гэж ярихгүй байгаа? Тэрийг бол ярихгүй. Ягаад тэр ард түмний амьдрал учраас энэ хоёр тэр хамаагүй байхгүй энэ хоёрын хоёрт. Энэ хоёр бол зөвхөн яд нүрснээс хөлчихөө бид наргүйгээр эдгээр хөлчлөө гэдэг ийм л атаачтай явж байгаа юм дотор. Одоо хууль зүйн сайдаар нэрлэгдээд байгаа би энэ хоёр яг намрын их хоёрын замлаар яваад байна гэж хараад байна. Өөр яаж байгаа тэр хоёр нэг л юм яриад яваад байгаа үст. Яг үнэ хэлэхэд за хуулийн байгууллага одоо сүүлдээ их хурлынхаа дарахыг хүн амтын хэрэгт гүйцэтгэж байна. Энэ бол их ноцтой асуудал. За тэр нь хулгайд гүйцэтгэж байна. Шүүх шийдээд энэ үнэхэр хүн амны хэрэг хийчихээ. Энэ хулгай хийчихээгүүл одоо би бол тэрийг ойлгож байна, тийм ээ? Энэ хүн энэ гэмт хэрэг хийчихээ. Тэгвэл хууль нэлтийн байгууллага тийм байхгүй хахад нам хурлаа хийж. Намынхаа баг хурлыг хийгээд намын дарахад сонгочих. За оюун эрднийг цүнх гэж ярьж хагаад ордны хувилдаа нар авч хийсэн. Харж ирсэн биз та. Одоо яг цүнхээ яриахгүйсэн тэгээд. Хайцсан нөгөө цүнх. Зараад идчихсэн үү? За ингэ яг авчиж. Дараа нь бас намын дарга нь авах гэж бодоод байна шүү дээ. Үндсэндээ манайх мафи синдикатын зарчим руу явж байна. Яг үнэ хэлэхэд бол. Тэгээд энэ нөхдүүдийн энэ ярьж байгаа хэлж байгаа юм бүтэхгүй тэр ард түмэн чинь бас тэнэг биш шүү дээ. Одоо энэ мэдээлэл хэрэгс нээлттэй болсон. Хэн юу ярьж байгаа? Би хэлээд байна шүү дээ. Өнөөдөр хамгийн баян хүн хинбэ гэд үзэх юм бол энэ хоёр дараа нь Элбэгдорж тэгээ хөрсөх яах юм байгаа би мэдэхгүй. Тийм биз? За хөрсөгийг шоронд хийгээ зандан шитртаа шоронд хатах гэжсэн хүн хин энэ хоёр болж байгаа юм тийм л байна шүү дээ. Одоо тэр тоглоом дахиад ингээд давтагдаад яваад байгаа хгүй энэ төрд. Хаана үнийн, хаана худлын хүн мэдхий арга байхгүй. За тэгээд хин зандан шитрийн хувьд бол тийм байна л дөө. Зандан шитр яах вэ? Зандан шитр энэ дотор жоохон мөрөөрөд. Гэхдээ зандан шитрийн хувьд бол зангараг байхгүй, сунгуулаараа гарч чаддаггүй, нам дотроо бас нэг тийм өндөр рейтингтэй биш. За яг ерөнхий сайд хийж болно. Тэгэхдээ нэг нь их хурлын дарга, нэг нь ерөнхий сайд, нэг нь ерөнхийлөгч. Энэ гурван хүнд энэ асуудлыг уг нь шийдэх гэсэн шүү дээ. Энийг ард түмнээр шийдвэрлэхэд талцуулаад хэрэлдээд байх шаардлага байхгүй шүү дээ. Эдгэрт яасан? Ор хоромжгүй болсон уу эднэр? Идэх хоолгүй болсон уу? Эхнэр хүүхдээ хаягдсан уу эднэр? Албан тушаал нь багтаад байна эднэрт. Энэ төрийг хямрал дунгаж энэ улс орныг дампууруулж яах гэж байна. Асуудал энэ байхгүй. Тэгээд энэ ер нь хүүхдүүд манайхан одоо монголчууд хүүхэд гарвал эд энэ хоёр гэд нэр өгч болохгүй шүү. Нөгөө энэ чинь өв гэдэг шиг энэ хоёр гэдэг нэрийг л одоо бүгдээрээ цагаан толгой үсгнээс эвсгийг авч хаяа. Ерөөсөө энэ нэрийг байхгүй болох. Хамгийн муу улс бол бэлтгэн биш тэр нь хараад багт.
Тэгээ миний хувьд бол энэ хоёр жоохон гүжид дургу хүрээд байгаа нь яаж тэгж хүнийг гүжирдэн бүтгэж чаддгийг. Надыг бүр улаан цагаан гүжирдэн бүтгсэн. Би тэгээд хүний хувьд улс төрчийн хувьд тийм ээ бас нэг муу тэр нусан таглаг бодвол нэг 20 30 жилийн улс төрөөр явцсан болохоор би улс төрийн соёл муруу заагаад өөртөө нь уулзсан. За миний бичиг энэ байна. Та яагаад надыг гүжирдсэн бэ гişүнэ? Яагаад? Би хууль хяналтын байгууллагад өгнө. Нэг эсвэл та аль биесээр уучлахгүй. Андуурж хөдлөд усаа ичээ. Та тэгээд гомдол гаргасан юм асуудал хэрэг. Гаргааг байгаа. Бичих нь бол байна. Би банкнаас нь тодорхойлтуудыг авсан. За одоо би 2 хүнийг шүүхт өгье гэж боддог. Тэгэхгүй бол одоо эдгээр чинь ингээ зүгээр ихт оролдоо салахгүй. Нэг нь энэ хоёр, нэг нь тэр мөнх хэрэглэг. Мөнх хэрэгэл надыг 20 жил оролцсон шүү дээ. Шоронд хүртэл 7 сарын 1-ээр хайж хийжсэн. Арай шоронд хор өгөөг баг. Тэгээд ангалцаад ингээд явж байгаа богч ажилтсан. Тийм ээ? МСС хамгийн их авилгал авчихсан дурак бол мөнх хэрэгэл шүү дээ. Хувь эзэмшижсэн тэр хувьд гоёо гэж үйлдвэрийг авчаад гоёогоо ажилуулж чадахгүй болохоор говьд зарсан бүгдийг мэдж байгаа. Ингээд яриад өгвөл зөндөө юм гарна шүү дээ. Зөндөө юм гарна. Таны хувьд оюутны засгийн газарт их ойр ажилладаг байсан. Үйл хэргийн дэмждэг. Гэхдээ би нэг ажиллаад ирсэн байхгүй шүү дээ. Одоо энэ оюутны амар ёслол хоёрыг бол одоо нам дотроо зодоондоо нэг тал гэж харагдаад байна л да. Таны хувьд яагаад оюутны амар ёслолыг туйлын үнэн гэж бодоод байгаа? Тэгвэл намбарын инх хоёр, Баттөмрийн инх хоёр туйлын үнэн. Тэр хоёр туйлын үнэн юм байна. Тэгээ харъя. Монгол хүний амьдрал хэр зэрэг сайжрах нь уу, хэр зэрэг өдөө болох нь уу, үнд шудраг ёс хэр зэрэг дийлэх нь уу. Харъя та тэгвэл хэдүүлээ. Амьдрал харуулдаг шүү дээ. Би фактн дээр тулгуурч шүү дээ. Намбарын инх хоёр тийм ээ. Хамаагүй албан тушаал байхгүй. Сайд ташчлаа, соёлын яамны сайд. Их хурлын гишүүн байлаа. Ерөнхий сайд хийлээ. Их хурлын дарга хийлээ. Тэгээд дараа нь ерөнхийлөгч боллоо. Болсон биз дээ. Факт. За энэ хүн бүх насаараа төрийн албаагч хийжээ. Би өдөр шөнөгүй ясарсаа цайтлал ажил хийж байна. Тэгээд энэ хоёроос баян болж чадахгүй шүү дээ. Энэ хүн бүх насаар дарга хийгээд хамгийн баян хүн болсон сууж байна. Тэгвэл. Тэгээд би ард түмэндээ хайртай. Би ард түмэндээ очлт гоё гэдэг ингээ гоншигнаад тэгээд сууж байгаа зү. Ерөнхийдөө замдар шатар улс төрийн мэдээлэл хийж их хоёрыг хууль зүйн сайдаар томилж байна гэж мэдээлсийг таны хувьд юу гэж харж байна улс төрчны хувьд? Нөгөө хүүхэд болохоор цаанчаа хадны манга байгаа шүү гэж айлгах шиг юм болох юм л дээ. Хууль зүйн яамны сайд хийгэлтэй. Тэгээ яах вэ? Энэ хоёр хууль зүйн яамны сайд хийжсэн. Үнэн цэцэг нэг сэтгүүлчийг л шоронд чадлуулж авч хийсэн баг. Өөр яасан. Тэгтээ үнэн цэцгийг энэ хоёр хийж чадахгүй л би мэдчихэв. Шүүх засагт прокурор энэ хууль зүйн яамны мэдэлд байхгүй шүү дээ. Тэр чинь бие даасан өөрийн бодлоготой, өөрийн дүрм журамтай явж байгаа байгууллага шүү дээ. Тэгээд энэ олон нийтийг яах гэж байгаа. Энэ олон нийтийн мэдээллийн хэрэгслийг яах гэж байгаа. Тэр 37 он шиг хүнийг хилмигдүүлж хүнийг ань насын хөрөх гэдэг юм. Шоронд авч хийх юм уу? Энэ удаа явахгүй хоо. Энэ удаа явахгүй. Непал гэж юм. Яагаад? Яагаад тэр төрийн эрхэнд нэг хэдийн юм 20 жил заваарсан байхгүй Непалд. Тэгээд ард түмэн дургуутсч ирт тэднээс залхаад тэдний салдгүй ингээл хутгаал идэл угаал асгаал ингээл баяжид идэг. Тэгээд Непал сая төр хэрэглээ. Энэ хоёр 20 жил байсан уу энэ төрд? Би зохиогод яриад байна уу? Хамгийн баян хүн мөн үү? Би бас зохиогод яриад байна уу? За, жадан тэр нөгөө энэ хоёр Батулдын туслах хийжсэн гэжтэй. Бас Монголын нэг том олигархын туслах хийжсэн шүү дээ. Дараа нь ингээд дамжил энэ ордон дотор л хов нариулал, ховж хөзөлтөл явдаг нэг тийм хүн байсан шүү дээ. Тэр Сүхбаатар байж байна. Бас л ордон дотор байсан. Энэ хоёр дээр нэлээд ногоон автобус сулгаа хийжтэй гэжтэй. Хуучин автобусыг нормонд дууссан 40-50 жил болсон автобусыг Вьетнамд авчиж будаж авчирж байгаа энд $100,000 шахах гэж оролдоо үсттэй. Тэ. Иймд хүмүүсийн улс төрийг хийгээд байна. Ард түмэн
энэ хүмүүсийн ингээ арсын хулах юм бол жинхэнэ үр цаг нь хэмбэ гэдэг нь бас гонцгийн өнгөж харах хэрэгтэй. Тэ. За яг хэн оюурдан одоо амар хасгал хэдэн залуу хүмүүс. Тийм ээ. Энэ залуу хүмүүс учраас энэ нийгэм арай өөрчлөё. Энэ биш яваад байна. Энэ авилгал луур дээр мэ жоохон зэгцэлье. Жоох ёс зүйтэй болъё. Ийм шаардлага тавьсан шүү дээ. Энийн жадлын эсрэг үздэг шүү дээ. Яг үнэ хэлэхэд бол. Тийм учраас л оюун эрднийг авч хийвчтэй. Өөр яасан тэ. Би оюун эрдэнтэй хамаатай ах トゥ өмч хөрөн надад ямар ч хамаагүй тэр. За амар баясгалан байж. Амар баясгалан албан тушаал их хурлын дарга болсон адмирал яригдаад эхэлсэн. Амар баясгалан намын дарга болсон адмиралд эрчимтэй яригдчих эхэлсэн. Тэмбэл сүүлдээ бүр хүн амны хэрэг яригдчих эхэлсэн. Ингэж болд юм уу? Ийм ёс зүг үү гэж болох юм уу? За дээр нь хэний хэн байж гэн манай Занданшитар тийм ээ тийм Занданшитар битэр гайгүй би их хурлын гишүүн байхаас нь мэдэн штэ. Ихнэр хүүхэд гэрүүлийн сайн мэднэ. Гэхдээ Занданшитар нэг юм ойлгох хэрэгтэй штэ. Ёс зүйтэй бай. Тийм ээ? Ходроггүй ажлууд чамаг эргээд ходроггүй аашарчд гүйд тусгачна. Тийм биз? Саяхан 14 сая долларын хадгаламж банкны хэрэгээр л мандцгааж ирсэн. Тийм биз? Тэгвэл одоо яагаад бүхэл бүтэн манайх чинь парламентын засгалд орно. Их хурлынхаа дарахыг ингээ гүжиртэн гүтгэн доромжлох ажил руу ханцуу суугаад орвоо. Энэ хоёрыг сайдруулах гэж юу? Энэ хоёрыг. Тэгээ энэ хоёрыг энэ олон улс төрчдийг айлах гэж байгаа юм уу? Айлж харагтаач. Өнөр цэцгээл айлах хэрэгтэй. Бусд нь лахгүй бах уу? Тэг. Яг үнэ хэлэхдээ. Тийм учраас юм ээлж дараалттай байд юм аа. Зүгээр төр төмбөр ёс юмбар байх хэрэгтэй. Энэ улс төрийн хямралууд үлдэхэд хэрэггүй. Гүн намын хурлаа өөрсдөө намын гишүүд нь баг хурлаа хурлуулад албан ёсоор протоколдол бүгдээ намын хуралдаа очиж бүртгүүлээд мандат аваад хурлцсан байгаа зү. Тэгвэл тэр нам хурал мөн үү? Би мөн гэж бодож байгаа. Хоёр удаа санал хурааж байгаад намын дарга суугч миний хувьд нөлөөлөд байсан байхгүй шүү. Харин нөхөр энэ хоёртангууд нөлөөлөх тэргүүр их гүйсэн баг. Янз бүрийн мэдээлэл гаргаад тойрч гүгэлсэн. Тийм биз? Тийм учраас намын хурлын шийдвэр гараад ингээд намын дарга амар баясгалан боллоо гэж шийдсэн л тэгээ бандамд. Одоо тэрийг шүүхээр найруулж үзгээл, гудамжны ховжээр найруулж үзгээл, сүүлдээ цагтаа хууль хяналтын байгууллагаар амар баясгалан дарамтлж байгаа намын даргыг авах нь л дээ. Тэгэхээр амар баясгалан би тийм амархан ч бас залуу гэж бодохгүй байна. Бас нэг жоохон ширхтэй баха. Эр хүний дасархай юм бол хэзээ ч хойшоо ухарч болохгүй. Асуудал бол тэр. Яагаад хүнийг ингэ дээрлэхээ дарамтлаа доромжилж хүнийг дорд хийх гээд ингэ дайрдаг. Би чинь бас нэг муу совинтой нэг муу дандаа ядарсан талд нь ордог шүү дээ уг нь. Энэ хоёр гээд намрын энэ хоёр гээд нэг намаас өгдсөн. Өөрөө төрийн эргэлт хийх гээд намаа хоёр хуваачсан. Тэгээ байжсэн. Тэрнээс нь болоод намынх нь айсандаа очиод нэг шоронд хэд тоноолсон байхгүй. Нөгөө шартаа зүрх төнчөө өөрөө тэнд өсгөлэн гэдэг нэг жоохон жингээ хассан. За ер нь өөрөө жингээ хасах гал явган монгол дасгал хийдэг байсан. Тэгэл нэг жоохон жингээ хассан. Яг бодтойгоор жинхэнэ хэрэг тэр нэг муу хоёр камер маамраар бол тэр бол зүгээр нийтэм байхгүй. Намынхын заярсгөө энэ хүнийг хүндлээд цаашаа ажил өнгөрсөн амьдралын ухааг авах юм бол муу юм көм их гарна тэр хүмүүс. Тэгээд юм хэр хэмжинээс хитрүүлж болохгүй. Хэмжээд далжих хэрэгтэй энэ хоёраа. Одоо 70-80 нас хүрч явж жоох алдах байлт. Бити энэ залуучуудыг ингэж талцуулж хувааж хэрэлдүүлж хувийн ашиг сонирхол хонзон гавах гээд гүгэдээ. Яг үнэ хэлэхэд. Тийм шүү дээ. Тийм учраас би тэгж бодох юм. За дээр нь яг энэ ардсан намынхан. Ардсан намынхан гоёлтой хурлаа яад ингээд ардын намынхан уг нь Занданшитрыг болгоно гэсэн Занданшитр засгийн газар биднээс бас оруулна гэсэн байхгүй юу гэдэг дээр тохирчихсан.
Тэгээд нөгөө ямар цогт вүлээ дарга нь? Ха? Цогт гэрэл нь хөрхи ийшээ гүйччихэл ардын намынхнаас даалгавар аваад гарч ирээд байгаа байхгүй. За одоо бид нар хурлаа хийчихгүй тэгвэл. За одоо бид нар ингэчихгүй. Тэгээ хаяал байж чинь үстэй ямар бид нар юмс сууж байгаа ш. Тэгээд их хурлд орж улсын бас гарч болно ш. Тарах хэрэгтэй ш. Хүний өмнөөс энэ дотор сууж байгаа ш. Хаана вэ нэг сөрөг хүчин болно гэдэгсэн арсан нам. Яагаад дэлгүүрийг нэмий гэж ярихгүй байгаа? Яагаад эмч багш нарын цадыг нэмий гэж ярьдгүй? Сөрөг хүчин энэ ажлыг хийх ёстой үстэй. Хаана уга ард түмний төлөө дуу хоолой болох чинь. Би тэгж бодож байгаа. Тэгээд ер нь энэ муу хүмүүсийг одоо энэ төрөөс зайлуулах хэрэгтэй мөлий. Бүх нийтээр ард түмнэр тий. Яг үнэ хэлэхэд энэ намрын их хоёр айгүй муу. Хүн ашиглана, дандаа худлаа ярина, их орон дүрсэх нь асар суналтаа. Тийм л хүн шүү дээ би мэднэ. За нөгөө залуу үнийн хоёр залууч байхдаа одоо бараг 50 төгөж яваад глюкоз үлээж өгсөн. Өөрийгөө залуу гэж тэгчжээ бас. Үзэл бодол нь асар хөшөв. Жохон амжилттай бизнес хийгээд ч юм уу явж байгаа өнгө төстэй юм арахаар бүр атархаад өмдөндөө шээс алдна. Тийм л хүн биш шүү дээ. Үгүй шүү дээ. Монголын ард түмэн олон болох хэрэгтэй. Монголын ард түмэн чинэлэг амьдралтай болох хэрэгтэй. Монголчууд ад жаргалтай урт удаан насалдаг ийм л улс орн болох ёстой шүү дээ бид нар. Өнөөдөр ядууга бид нар дийлэггүй л явж байгаа шүү дээ. Ядуугаас салмаар шүү дээ. Одоо тэгээд яг би нэг санал тавья гэж бодож байна энэ олон телевизийнхэн. Би намын даргын хувьд улс төрчийн хувьд Ахмад борлуудын тэтгэврийг нэмэх боломжтой хөл боломжтой. Тэгээ мөнгө байгаа юу? Байгаа. Зүгээр л RP спиртийн онцгой татварыг 100% нэмчих. Тэр мөнгө хангалттай энэ тэтгэврийнхний тэтгэмжийг нэмэх мөнгө гарч ирнэ. 1990 оноос өмнө манай улс RP спиртийн онцгой татвараар нийт төсвийнхээ 30%-ийг барьж ирсэн. 30% шүү. 90 онд нэг шил арх 27 төгрөг байсан. Нэг далах төгрөг 40 мөнгө байсан. Өнөөдөр хамгийн хямдхан арх 6-аас 7,000 төгрөг байгаа. Өнөөдөр далах 3,000 байгаа. Тэгвэл далах архинаас далахнаас 2 дахин үнэтэй. 90 онд далахнаас 20 дахин үнэтэй байсан байхгүй арх. Тэгэхээр архины онцгой татварыг нэмээд арх пив. Тэгээд энэгээрээ энэ Ахмад борлуулалтынхаа тэтгэврийг чинэд бүр тултлан нүүрэн дээр нь бүр инээсвсгэд баярын нулим сасгартал нь тэтгэврийг нэмж өгөх хэрэгтэй. Энэ улсыг бүтээсэн улсууд шүү дээ. Тэгээд насны эцэстээ яагаад гуйлагч шиг амьдралаа дуусгах хэрэгтэй. Энийг ганцхан сэтгэх хэрэгтэй. Энийг хийх хэрэгтэй байхгүй. Ийм мөнгө эднээс гарах уу? Энэ намбрын их хоёроос гарах уу? Тэр нөгөө энэ хоёроос гарах уу амнаас нь гарахгүй. Яаж ордны хувилдаа хийж энэ даргын сэнтийг авах уу? Өөрөөсөө өдөр шөнийн зүуд. Тэгээ яаж энэ аж ахуйнуудыг регтэл дарамтлж ханд авилгал авах уу гэж бодож байгаа. Би тэрний замаар чи явлаа шүү дээ. 20 гаруй жил дарамтлуулж идэрт. Даанч хойш нэг цөм ухардгүй учраас эдгээр тэгээд арай л толгойн дастаагүй. За ингээд тэтгэвэр тэтгэмжээ нэмнэ. За одоо энэ нэг багш эмчнэр байна. Автобусны жолооч өнөөдөр 3 сая 500 авч байна. Эмч багш нар нэг сая төгрөг авч ирсэн гар дээр. За яг илүү дутуу цаг магаа нэмээд нэг хэдэн цаас авдаг баг. Энэ бас шудрах юм уу? Энэ таалагдахгүй шүү дээ. Бензиний онцгой татварыг нэмжлээ. Нэг 20-30%. Тэгээ багш нар эмчнэрийнхээ цалин хангалттай нэмээд өгч ил да. Яагаад болохгүй гэж. Яагаад болохгүй гэж. За энэ нэг асуудал, дараагийн асуудал. Би нэг 3 зүйлийг л санал болгож хэлэх гээд байгаа шүү дээ. Тэр булаацалдаад байгаа 1 тэрбум 7 тэрбум тонн нүүрсний нөөц байгаа тавталгаатай. Би үйлдвэр худалдааны сайд байсан үнийн хувьд мэдэн шүү дээ. Тийм учраас 7 тэрбумаас 1 тэрбум тонн нүүрсийг тэр хятад нөгөө Монголд 700,000 айлын орон сууцад энэ залуучуудыг бүгдийг орон сууцтай болгох хэрэгтэй. За бүх аймагуд, бүх дүүргүүд, хотуудыг эмнэлгүүдийн бүгдийн шинээр өрөөд нэг 200-га дэмжлэг
нэг 200 тодалтай үйлчилгээний төв бариад өгчвөл энэ хичнээн хүн амьдрал нь сайжрах уу? Орон сууцны асуудал шийдвэл манай иргэд юм түүртгий. Нэг жоохон ажил хийлээ. Цалингаараа сайхан амьдрах боломж бүрдэн шүү дээ. Нэг жоохон тариа ногоогоо тарьчлаа. Яагаад болохгүй? Эдгээр энэ улс төрчид ард түмний хайцсан байхгүй. Авж идэхийн дон тусцсан. Авилгалдаа автагдчихсан. Албан тушаалын хинээрх тавтагдчихсан. Бус туйг харлуулан гүжирдэн гүдэх ажил хийдэг. Тийм учраас одоо энэ амар уйсгал нь жоохон залуудад байж магадгүй зоригтой байна. Энэ богд уун шиг хөдлөхгүй бөөртэй байх хэрэгтэй. Уг нь хараад байхад элэд дүү юм ярьдгүй бүлээ навсгнаад. Юмд бол их бөөртэй ханддаг. Эцсийн тулд л явах хэрэгтэй. Нэг цөм хошоо алхаж болохгүй. За та нарын ярилцлагаар би дамжуулж хэлэхэд хөрөлсөхт хэл гэсэн. Хөрөлсөх ч гэсэн их хурлын гишүүн байж үзлээ. Сайн муу янз бүрийн юмд хэл мэгдэж гүжирдэн гүтгүүлж үзсэн. За ерөнхий сайд хийжлээ. Одоо ерөнхийлөгч хийж байна 6 жил тийм ээ. Ингээ бараг 20 жил. Угсарт амьдралынхаа 20 жилийг төрийн тэргүү хийсэн гэж төрийн тий надад бодвол тэгвэл одоо үндэсний эв нэгдлийг бодоод энэ намынхаа хагар боторгыг одоо энэ шаазан гахалч буцаага эвлүүд наах хэрэгтэй байна да. Супермамын цаугаар сайхан наагаа. Тэр занзчдэр ерөнхий сайдыг хийдэг юм байна. Тэрний тэр албан тушаалыг хий авчих гэдэг. Үхлээ гол нь гороогод ерөнхий сайд ба хийгээгүй тамгын газрын дарга хийж өгдө тэгээ яасан. Болол гэсэн биз дээ. За их хурлын дарга нь их хурлынхаа даргыг хийгээд ерөнхий сайд нь ерөнхий сайдынхаа ажлыг хийгээд ерөнхийлөгч нь ерөнхийлөгчийн ажлыг хий. Тэгээд энэ инх хоёртангуудын яваархан битээ автаа. Наад бол ч айгүй муу улсууд байхгүй. Хөрөлсөхөө та ажиллаа өгч юм бол наад бол чи эргээд өөртөө ч бүр дуурахчгүй гар барихгүй заяа. Та энийг нэг ойлгох хэрэгтэй. Тийм учраас одоо энэ ерөнхийлөгч маань нэг үндсэн ажил бол үндэсний эв нэгдэл шүү дээ. Энийг хагархаа боторхоо хэдэ хэрүүлээ гэдэг юм одоо эвлүүд нийлүүлээ. Одоо шийдээ. Сүүлийн үед манай хөрөлсөгч бас хүн загнах дуртай болсон билээ шүү дээ над чиг. Тэ? Дуудаж оруулаад зоото бол өвд болох гэж байна. Та нарыг дагаад ард түмэн чи хэцүү байна. Тийм учраас та одоо нэг тэр сонгуулиар намын дарга болсон намынхаа даргыг хий тэр их хурлынхаа дарга хий. За та ерөнхий сайдаа хий занж дургаа. Гэхдээ ажлын үр дүнгээр та цаашдаа ажлыг хийх байх шүү. Тэрнээс энэ чинь би тавьж байгаа албан тушаал биш. Та хэд одоо эвлэрч энэ улс орныхаа ажлыг хийж үз. Одоо над хүүхэд нохон дог болоод яах вэ? Одоо болж үз. Тийм. За энэ хоёрыг харж тэр хууз ямны сайдыг болгочих. Харин хідэн хүн авчиж буудаж алах нь хідэн хүн шоронд хийх нь чаддгэр нь мосоо хүүхнүүдийг уйлуулаад чирээд явах үү. За тэгвэл чарн алдснаа. Мосоо хүүхнүүдэд тийм ч амархан доромжлоо дээшлэхгүй шүү. За тэгж бодож байна. Тийм учраас би бол тэгж бодож байна. Тэгээд энэ хоёр энэ муу улсуудтай одоо жоохон бас хариуцлага тооцохгүй болохгүй нэ. Энэ хоёр надыг үжирдэж гүтгэхэд байгуул өгдөг газар нь үг гүтгэж чинь гэд тэгээд үз шалгая. Би худлаа ярьж байна үний ярьж байна. За нөгөө энэ хоёр чи хүн одоо улс төрийн зорилготой гүжирдсэн байжээ. Тэгвэл ядаж хүн шиг нэг уучлахгүй чадахгүй би хууль хяналтын байгууллагаар асуудлыг чинь тавина. Тун удахгүй. За тэр мөнгө хөргөлгээд 20 жил надыг миний бизнес ажил хөдөлмөрийг дэвсэн нэг дурак байж байгаа. Энд бас зөвлөх мөвлөгч шиг тэр битэр юуг зөвлөдгийг улгаа ихийг зөвлөдөг юм бол тэгээд ийм асуудлууд байна. Тэгээд ер нь бол амар баясгалангийн харин нэг үнэн үг шүү. Энэ төрийг энэ муу асуудаас одоо цэвэрлэе. Энэ одоо бүр арай итгэрлээ гэж хэлж байгаа нь үнэн зөв гэж бодсоо. Тэгээ занднш нар бас хамт олноо хүндлэх хэрэгтэй, намынхаа хурлыг хүндлэх хэрэгтэй ч болохгүй шүү дээ. Намаасаа дэмжлэг авч ерөнхий сайд болцоход намынхаа баг хурлыг хийхээр наад чи хүчингүй шүү. Би л намын дарга бол хүчинтэй гэж яриад иж болохгүй шүү дээ. Тэ жоохон нуруутай бай.
Уг нь би хэнийг бас нэг жоохон ном уншдаг, жоохон дөлгөнд юм уу гэж харж ирсэн чинь энэ Занданштай тийм нэг байхгүй зан авир гаргаад байгаа харагдах юм. Би тэр идэвхтэй Занданштай гэж бодохгүй. Намбарын инх хоёр хийж байгаа баг. Нөгөө инх хоёртой нийлж байгаа. Тэрнээс манай Занданштай ч уг нь хүн жоохон дөлгөнд унштай. Тэ бас нэг тэгэл хүнтэй зодолтол нүдэлтэл хэрэлтэл хүн матаад улгаа хийж удлаа хэлэхгүй яваадахгүй хүн гэж би боддог юм. Тийм учраас би санамсаргүй энэ ордонд таарлаа шүү дээ. Одоо нөгөө оюутныг огцруулахаар нь энд бас явж байгаад оюутнуудад таарлаа. Гэхдээ та нар ч одоо тэгээд танаа энэ ерөнхий сайд чи юм болох гэж байгаа яах гэж байгаа гэсэн. Гэхдээ одоо манай чинь дуран жоо зөндөө байна л да. Ерөнхий сайд болох гэсэн. Гэхдээ замдан шатраа тавихгүй да. Арай бас нэг нас тогтцсон. Бас нэг сайн муу төрийн ажил хийгээд үзсэн. Тэгвэл тэр учрал мангар бацаанууд бол чадахгүй сагсганаад яг үнэн хэлэхэд. Тийм учраас арай нэг жоохон бүртэй байх юм болоо да Занданштай чинь. Тийм учраас Занданштрыг тавьсан дээр биш үү гэж би галт харалтаа тэгж хэлж ирсэн. Тэгээ магадгүй миний үг нөлөөсөн ч байсан болдог. Тэ надад бол Занданштай ямар нэгэн муу сайн юм байхгүй. Гэтэ өнгөрснийгээ бас жоохон дурсчээ л да. Шоронд хэн та нарыг хийх гэдэлээ? Намрын инх хоёр шүү. Хавц тэрийг үдчихэж гад энэ хөрөлсөг Содбаатар энэ Занданштрыг хийх гэдсэн. Намрын инх хоёр шүү. Одоо инх хоёрынхаа үгэнд ороод хоорондоо хэрэлдэх энэ ч одоо тийм галзуу тэнийг байж болохгүй шүү дээ чинь. Галзуурцсан. За энэ дарга нарыг аваа хийчих хэн нэгэн тэгэхэд ерөнхий сайд тэн нэг их хурлын дарга болж л таарна шүү. Бидний амьдрал жаргал зовлон дундаа ингээд цаашаа явна шүү дээ. Хамгийн гол нь баг зовх хэрэгтэй. Илүү их жаргах хэрэгтэй энэ амьдралыг. Тэгэд миний тэр RP онцгой татварыг нэмж хагаад энэ Ахмад буурлуудын тэтгэврийг баярын нулимстай болтол нь хангалттай нэмж өгөх саналыг цаашаа сайн ширлээд түгээгээд өгчөөрэй та нар. За дараа нь би эмч багш нарынхаа цалинг нэмнээр байна. Тэрийг бол энэ бензиний онцгой татвар. Хуяад чи 7 хоног машин унжсэн бол 3 өдөр л машин уналтаа. 3 өдрийнхөө бензиний мөнгөөр бид нар багш инженерийн цалинг нэмчихээ л да. Мөн үү? Болох уу тэгж та нар санал нэгтэй юу? Тийм учраас миний энэ саналуудыг сайн нэмж өгөөрэй. Сайн нэмж өг. Тэгээд бүгдээрэнд нь амжилт хүсье. Тэгээд энэ ялангуяа хөрс сүхэд хандж хэлэхэд нэг төрийн хүн шиг, төрийн хар хүн шиг Монгол улсын ерөнхийлөгч шиг ноён нуруу гаргаж энэ ордныхаа завхарсан хэрүүл маргааныг зэгцэл шийдэд дуусгаа. Бити хоол идчихэд эдсэн хоол руугаа нулимаа. Болохгүй тэгж. Энэ намын залуучууд таныг үе үеийн албан тушаалтж очиход хичнээн таныг сурталчилж дэмжиж явж гүйж ирсэн. Тийм биз дээ. Намын ерөнхийлөгч болох нь өчнөө явсан. Одоо тэгээд тэднэр лүгөө нулимаад ажиллахгүй шүү дээ. Тийм учраас эднэрээ эвлүүд нийлүүл. Тэгээд хүн бити хэлбэгдүүл. Тэр инх хоёрын үгэнд орж инх хоёртан гудын өөрөөсөө харин хамгийн болдгоо хүмүүс шүү дээ.